За яриа л эхлээд тоглох юм уу? Тайлбарлая. За 1895 онд Испани ер нь бол одоо жин ер нь бол классик гитарын бас одоо цагийн гитарчдын одоо ер нь загалмаас эцэг гэж ярьдаг. Тэгтээ яг гитарчд болохоор бидний одоо Монголын ах нараа бидний үеийнхэн рокуудыг явж гитарч гэж ярьдаг байхгүй шүү. Joe Strummer, Jimi Hendrix гэх мундаг гитарчд. Тэгтээ яг ясвэн дээр гитар гэдэг хөгжим бол өөрөө Испаниас үүсэлтэй. Тэгээд тэр тусмаа Испани нэгэн суут гитарист хөгжмийн зохиолч буюу Франсиско Таррига гэдэг хүн байт. Тэр хүн болохоор 1895 онд дотныхаа найз нэгэн Африк тухайн 1800 оны сүүл 1900 оны үе бол ерөөсө Африк шин дэлхийг Европод нээдэг байсан. Колоничлын ирэн үе. Тэгээ Испани аялал хийж яваад хөгжмийн зохиолч Таррига тэр нэгэн Capriccio Arab гэдэг тэр одоо гитарын аялгауг л одоо олж авсан байдаг. Тэгээ мэд хүмүүсүүд бол ер нь бол гитарын зохиолыг мэднэ. Мэдхгүй нэг нь бол мэдэхгүй л. Гэхдээ YouTube-оор ороод зур Capriccio Arab, Francisco Tarriga үзэх юм бол бүхэл гитарч тоглоно. Буцааг үеийн классик гэж үзэж болох юм. Тэр чинь классик гитард бол Tarriga-гүйгээр Francisco Tarriga гүүгээ одоо Francisco Tarriga байхгүй гитарын ертөнц байхгүй гэсэн үг.
Одоо нөгөө Франциско Тавагай гэж яг төгс болох ч дараагуудаа тоглож үг яг ингээд одоо яг тоглохыг бас жаахан классик хөгжимд орох уу тий юу? Тэгээ классик периодынхаа гитар талаар нь л доо тий. Гитар гэхлээр ч одоо бид нарт нөгөө орцонд дуулдаг сэсэр усаас гаралтай. Тий асар ардчилсан хөгжим шүү дээ ер нь бол тий. Тэр санаанд ордог. Шулууг хэлэхэд хэрэг тийм хөгжим тоглоод гитарч гэж бол уучлаарай гитарч юм биш шүү дээ. Гитар хөгжим бол одоо бол тулцсан хөгжилтэй өөрийн гэсэн техник, өөрийн импровизац, классик гитар, рок гитар, джаз гитар, блюз гитар гитарыг бол төгс тоглох хэрэгтэй, гайхамшигтай байх хэрэгтэй. Маш их олон цагийн бэлтгэл хийх хэрэгтэй, маш их системтэй үзэх хэрэгтэй. Тэрнээс зүгээр аккорд бариад тэгээд тэгж байгаа бол хэрэг тэр гитар гэж бодод самдаг бол шулууг хэлэхэд бол асар том эндүүлээ уучлаарай гэж хэлээ. Хүмүүсүүдэн дургу хөрөх бах. Ясан өнгөрөө ингэ тэгчтэй ийм бол дүн яг юм л дээ. Монголд ч одоо сайн гитарчин гэхлээр өөжгийн вовка гэдэг. Тэ инх болдох байгаа, өөжгийн ах байгаа, манлаах байгаа, хурдан отхон баярх. Манай монголч мундаг гитарч зөндөө шүү дээ. Би бол хувьдаа бол яг гоё сайн гитарчин гэх юм бол вовках их хүндэлж шүү дээ. Юу нь бол маш чадвартай гитарч өөрийнх даруухан. Рок хөгжим тэр дундаа метал рок сонсдог шүү дээ. Тэгэхээр энэ сонирхолтой энэ хоббитоо гитар хөгжим холбоотой юу? Комитет рок гэж гол зэвсгэн гитар шүү дээ. Гитар байхгүй бол одоо рок хөгжим байхгүй шүү дээ, тий. Одоо distortionтэй гитар, overdrive-тай гитар, цахилгаан гитарын чинь төгс тоглох гэдэг riff тоглож, сол тоглож, тэгжээж рок ертөнцийн яг тэр хөгжмийг тоглож чинь тий. Хэрэг рок гитар хөгжим байхгүй бол рок байхгүй гэсэн үг шүү дээ. Рок хөгжим, метал рок гэж одоо яг юу юм бэ? Юу мэдээ? Яг зүгээр рок, яг рокын үндэслэл гэх юм бол рок хөгжимч өөрөө эрх чөлөөний хөгжим. Юу нь анхны гарал үүсэл нь бол Англиас л гаралтай гэж болсон үсттэй. Америк англиэр гэдэг хооронд өсөлтөд гэдэг. Миний бодлоор англи анхны үндэсэндээ үнэхээр анхны одоо хард рок яг зөв рок төс хүнд одоо метал рок ч юм одоо рок яг ч ер нь гэдэг мэдээж Led Zeppelin-аас эхлэн Deep Purple-аас эхлэн эдгээр хамтлагуудаас эхэлж байгаа. Яг ингээд одоо метал одоо new wave of British heavy metal гэж аваад үзэх юм бол Iron Maiden зэд Motorhead-ээс ихсүүлэл гэдэг нь бас нүсэр том сэдвэлтэй. Тэгэл одоо рок метал ч одоо дотроо одоо сүүлж одоо тэгэл олон металууд шүү дээ. Тэгэл бүгд өөрийн тоглолтог өнцгтэй бүгд өөрийн юмнуудтай тий. Тэгэл хүн тэгэл сонсож байгаа тэгэл тэр дотроо одоо рок хөгжим бол яг одоо нөгөө бясалгал тий миний үгийн бараг дуудлага тамлах шиг гэдэг. Бясалгал тэгэл үгүй яг хүн өөрийнхөө яг байж чаддаг байхгүй. Рок сонсдог хүн яаж бодсон хаана ямар ч нэг айсын салхин энд яг хэлсэн байдаг олон рокууд шилсэн байдаг. Энэ бүх рокууд л шигтэй. Хаана рок хөгжим хөгжсөн байна тэр газар хөгжил байд юм аа гэж яг хэлсэн дэр үнэн баг. Рок гэдэг бол үндсэндээ тэр метал рок бол үндсэндээ хамгийн хүндийг тоглоно хамгийн гүн ухаан байна. Хүний оюун ухааны энэ оюуны потенциал дээд түвшин байгаа рок хөгжим ойлгох гэдэг бол дээ. Тэгэхээр зарим улсууд надтай санал нийлэхгүй ч магадгүй байх л та юу ирээ солиод мангар юм уу гэж. Яг юмдэр хүн өөрийнхөө үзэл бодлыг аваад үзэхэд би бол рок хөгжим байна. Рокгүй. Манад хэр төвшөнд хөгжсөн гэж үздэг. За энэ рок хөгжим манад бол яг хөгжөөл яваад байна. Юу нь бол тэгэл анх тэгэл 80 оноос хойш рокийг үздэг. Яг зөвхөн Монголын ингээ бүх рокийн ингээ түүхийг судлаад үзэхэд бол 106-аас аюу гаралтай шүү дээ. Тэгэл дараа нь тэгэл талигаач гитарч одоо тэгэл ямар сайн тэр нөгөө Монголын нууц тавьж байгаа Чингисийн жагаах постмос гаргаад би хаяа уншдээ. Тэгэл харал хавгаах мах гэдэг бөөн талигаач усаад болцсон гэх харамсалтай юм байлээ. Рокийн үүслүүд юм байлээ. Тэгээ энэ бол яг нэг металлын үүс хөгжлийг аваад үзэхэд бол 84 онд ялцчихгүй айсын салхи анхны хэвэ металл дараа нь хард рок харанга за үндсэндээ бол яг төгс металлын тоглолт бол яалтчгүй хурдтай хурдан ахнаар одоо хурдан ахнаар чулуух хэлэхэд одоо маш юм хийгээд шүү дээ. Би одоо гол сүүлийн сонсгоо болоод их удчих илэн талангуул. Классик бол одоо би шалгуу хэлэхэд бол
харангийг их сонсдгийг. Тэгээ Чингис хааны хуучны дуунууд их дуртай сонсон. Тийм хөгжил гэхээс илүү гадаад яваахгүй сонсд юм дөө. Манайх жишээлбэл commercial болоод амьдрал бас хэцүү шүү дээ. Рок тоглоом гэхэр чи мөнгө бас тийм. Сонирхогчийн бүлэг нас их цөөхөн байд юм шиг байна тийм. Ойлгодог хүмүүс. Бүлгэн цөөхөн тэгэл дандаа бүх юм буруугаар хараал идэ рокууд гэхээр тэгэл. Гэхдээ рокуудын амьдрал нэг тийм эмгэнэлтэд төсдөг нийтлэг тийм тал байна уу? Энэ рок хөгжимч угаасаа тэгэл рок сонсдог хүн рок хөгжим дурлсан чинь тэгэл янз янз л идэв дөө тэгэл. Ярахад хэцүү сэтгэлтэй гэж байна. Барууны л таны хувьд одоо хэдийнээс дурлах болов тий? Өөр жоохон байх та. Бүр анх хүмүүс рок сонсдог хүн зүгээр юм нормалны ийм ажил хийгээд ингээд хөдөлмөрлөл бас явж бас болдог л байгаа байхгүй. Бас нэг рок ч гэсэн бас ингээд тий дуртай юм хийгээд бас хөдөлмөрлөөд шүү дээ. Энэ бол манай рок ч нэг ер нь эмгэнэлтэйгээр төгсдөг амьдрал бол та юм. Харин тэр нь ямар учиртай юм бэ? Гэхдээ тэгэл амьдралыг хитрхи гүнзгий төвшөнд ойлгоод байна уу? Гүнзгий ялгал философик төвшөнд ойлгохдгийг тэгэл ер нь бол гүн гүнзгий амьдралын төвшнийг ойлгоно, хитрхи гүн гүнзгий дурлал бүтлгүүтгээр гараа хутгална. Тэр эмэгтэй хүний нэр мөрийг бид шивнэ. Гэхдээ яриул амар зүйл байдаг шүү дээ. Танд тийм тохиолдож ирсэн юм шүү дээ. Тэгээд Мэрсэр байсан бас. Тэгэхээр одоо би одоо дэлгэрэнгүй нэг ярмааргүй нэлен далангуул одоо нэг тэгээд хайш тэгээд хүний л амьдрал шүү дээ. Тэгээд одоо янз янз зэлцүүл юм лээ. Тэгээд сайхан эмэгтэй хүн тэгэл дурлахгүй эрэгтэй хүн биш байхгүй шүү дээ. Тэгээд дурлал тэгэл янз янз болно тэгэл. Ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? Эмэгтэй хүний ямар зан чанарыг за гоо үзэсгэлэн талаасаа одоо юуг нь төрүүлж харж үнэлдэг вэ гэдэг ч юм уу тийм ээ? Хэцүү асуулт. Яг ийм асуултанд хариулна гэхээр асуулт хэцүү шулуух хэлэхэд яг хувийн үзэл бодлооч би зөвхөн илэн далангуул хэлээ. Би нэг хувийнхаа үзэл бодлыг нэг олон нийт дэлгэмээргүй. Илэн уучлаарай тийм. Миний дотоод тэрс ма дуртай зүйлээ тэрс ма аюул наа чинь аюул тийм нандин зүйл учраас тийм ийм нэг яг тод ертөнцийн хүн өөрийн гэсэн тарих толгоонд сэтгэл зүрхэндээ бодогдсон зүйл байдаг. Тэгэхээр тэрийг нэг дэлгээ лалала гэдэг. За тэгэхээр өөрийн гэсэн өөрөө нэвтрүүлгийн маань нэр таны хувьд өөрийн гэсэн үзэл ертөнцийг үзэх үзэл тийм ээ. Хизээ бүрлдэж бий болсон юм бол за тэр үзэл бодолтоос нөлөөлсөн одоо хүчтэй нөлөөлсөн хүн гэдэг ч юм уу хүчтэй нөлөөлсөн үйл явдал гэж байдаг шүү дээ. Тэр талаасаа бас яриач. Тэр хүчтэй нөлөөлсөн зүйлүүд гэх юм бол тэгээд баг балчир наснаас манай ээж чинь балет чинь байсан. Тэгэл урлагийн дуурийн театрт багнасан хараал тэгэл үлгэр дуурал боллоо тэгэл хүүхдийн нэг бас хүсэл мөрөөдлөг хөглөөл тэгэл дараа нь сургууль соёлд сураал тэгэл юм бол гадаад ертөнцийн ингээл хараад юм бол хүн хүүхэд яг ингээд өсвөр нас дээр ингээл гадаад ертөнцтэй ингээд танилцаад ингээд чөлөөт юм хараад тэгэхээр энэ зүгээр альва зүйл ингээд айгүй тийм чөлөөтэй болоод ингээд тухайн хүний ухаан санаа чөлөөтэй нэгддэг юм шиг надад зүгээр санагдтыг. Яг өөрийн гэсэн үзэл бодол ингээд тул одоо яг одоо өөрийн гэсэн үзэл бодлыг өөрийн хийсэх зорилго морилготой үнж болно гэдэг чинь ер нь хүүхдийг спортоор хичээлүүл зүгээр. Энэ спортоор хүн хичээлэхээр аягүй төлөвлөждөг аахгүй. Тэгвэл хүчний спортоор бокс ч юм уу те бүх барилдах юм. Тэгэхээр улсууд аягүй сонио боддог. Хүчний спорт ихээр тэнэг мангар хүн гэдэг үгүй аахгүй. Чинь нэг аягүй зүйл төлөвшөл зүйлдэг зүйл. Голошин боди билдинг биш нэлээ олон жил сонирхоод хийсэн. Хүн аягүй тийм төсвөртэй болчих. Амжилттай болно. Тэгэл тэр ачаал аваад зориг амьдралын зориг нь юу юм бэ? Энэ зөв спорт бол аягүй хүнд хэрэгтэй шүү дээ. Тэ яг тийм аваад үзэх тал тийм. Тэгээ хүн болго өөр өөрсдөө амьдралын зорилготой өөр өөрсдөө ертөнцөөр хардаг үнцгтэй тэгэл заавал тэр ин гэж дуурайх нь хайшаа. Тэр зөвхөн хүн өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо
ауризмыг дагуул зөвдөгтэй яаж ч утсан хүн манай эцэг хууччул ярьдаг. Тэгээ эцэг их юм зүйлийг дагуул зүгээр л дээ яаж ч утсан. Бороо зүйл одоо хүүхдтэй хэлэхгүй эцэг ихтэй. Тий. Цөмийн физикч мэрэгжил бол дэлгэрийн үндсэн мэрэгжил гэж ойлгосон. Мэрэгжил сонголтыг өөрөө хийсэн үү? Тэг яг зүгээр цөмийн физиктэй гэж 10 жил байхдаа Орос хорог сурдаг байсан. Тэгэл одоо нэг манай нэг найз нэг сан сургуулийн одоо захирал нэг хүн шүү дээ. Тэний аав нь 6 жингой буяагч физик баах яриад. Тэгэл намайг физикт оруулсан. Тэгэл гинт физикт орлоо. Мэргэжлэр ажилласан уу? Үгүй ажиллаа. Тухайн чинь би чинь физикийн мэрсийн ганц хоёр олимпиадад Монголд ороод тэгэл нэг ч олигтой үлдээч ороогүй яг нэг мэрсээр ороод тэгэл шууд би ч юм уу ингээд Оросын Ломонос их сургуульд орно гэж яриад тэгэхэд манай Орос горын багш нар не что вы говорите, ну наша база такая элементарная, ну что вы говорите, не хүнийг нэрнгээд басаал ингээд нэг үгүй хийн чадахгүй матахгүй тухайд айгаа тийм шар хөдлөө тэгжсэн. Аа тийм математикийн багш байдаг, бурятник багш. Одоо нэр усын хэлэх нь хайш. Тэгэл шалгалт өгөөл тэгэл Сорбонны сургууль Пьер Мари Кюри тэнцэл ороод амар мөрөөдөлтөй галзуу амар бодолрохгүй юу. За. Эсвэл ороод цоолох юм болоо өстой Монголынхаа нэр хүндийг гаргах юм физик. Яа эхний өдөр, эхний семестр, эхний сар томьёо момьёог нүцсэн. Өстой тэр хүний хэлсэн үнэн бил. Не, что вы говорите? Тавар чуча это бар. За илэн даалган бол чуучаал төгссөн дөө. Тэгэхээр би дийлэг гэж одоо Сорбон гэдэг чинь бас нэлээд сургууль шүү. Цөмийн физикээр дэлхийх юм бас ахуй амьд тийм сурт юм. Манус ч үнэхээр үлдэн жирэгдэж илээ. Би бол сурч чадаагүй тэгээд мэрэгчлэрээч ажиллаагүй. Яг зөвхөн физик сураал тэгэл баахан тоомоо бөөл томьёо бодвол тэгэл яг одоо ингээд физик улсууд асууж масуу томьёо ярахаар отоотлог нөгөө физикийн томьёо нөөд физикийн математикийн юмнуудаа мартаагүй гэж одоо тийм үнэт чулууны эксперт тий энэ бол маш сонирхолтой сэдв. Тий хэдэн жил суралцсан. За ер нь үнэт чулууны зах зээл хэрэглээ одоо мөн чанар үнцний талаар яриул бас сони юм ярьдаг шүү дээ тий. Яг энд гээд тухай би физикээр сурч байсан. Пьер Мари Кюри Сорбонны сургууль. Уг нь физик сурах хэрэгтэй оюутан. Хичээл ойлгохгүй байхгүй. Яг хэлэн далан би. За. Парисын годамж метр явдсан байгаа үстэй. Хаан гой сайхан. 20 хэдтэй хөө? Тийм нөхөд чинь 22 23 тал байсан. Тэгвэл шулууг хэлээ л дээ. Дутуугийн комплекс ядуугийн зовлон. Тэр нь арай бас хайшаа. Тэгэхээр наригаш шүү. Тэгэл ингээл аваад үзэхээс нь Монголоос гарцсан тэгэл дөнгөж харахаач Парис ч юм уу өлгөр домог өстой нөгөө алтны шар зам банзар гişхойн дуу байдаг шүү өлгөр домгийн яриа өстой домгийн яриа болоо нөгөө чараал анхны удаа ч тэр нөгөө нэг карче марчиг дэлгүүр хараад ямар гоё юм бэ тэ цаг үнтэй чулуу даймонд хараад энийг л хүн зүуд юм байна. Энийг хүн одоо Миний төлөөл амьдрах хэрэгтэй юм байна баг. Харгалт гэж бодсон. Гялалцаа. Тэгэл бүр дурлал. Тэгэл айгуу мөрөддөг болсон. Тэгэл эн чинь үндсэндээ би ч өөрөө физикч мэрэгчлээ хүн чи одоо тэгэл өнөж чулуу судлах чи бүх юм физиктэй холбоод хаа очих ч физикийн мэрэгчлийн юу гарсан. Тэгэл одоо нөгөө физикийн химийн одоо нөгөө бүтэц одоо ингредиент физикийн одоо молекулын бүтэц чулуун дээр маш их судлана. Refractive index гэж шинжилгээ яг энэ чинь бодлого физикийн нөгөө хэдэн дээд тооны чинь ямар ч өөрөөр хэрэг болоо. Тэгэл би чинь манайх ч 11 он Корлофыг оруулж ирэл тэгэл нэг л чулууга мэдэхгүй болов төгс мэдэхгүй болохгүй ба. Тэгэл 12 оноос нэг 14 он хүртэл IGA сураал тэгэл. Үнэндээ хүн болгоо очиж сурч болно л та. Асуудалгүй. Хамгийн гол нь сургуульд би энэ дээр нэг зүйл ярихад сургууль сурснараа та мундаг байна гэсэн үг биш. Амьдралын туршлагаа юу гэж байна. Тэгээ дараа нь чинь дараа би маш их судалгаа хийсэн, маш их янз бүрийн орнуудаар явсан, уурхаагаар нь явсан, лойвер дуулсан, молиг дуулсан, үдсэн харсан. Тэгэл энэс чинь тэгэл их олон зүйлийг хүн гээд одоо
амьдралын туршлага одоо яг зэрэг чулуун дээр ингээд харж байгаа хэрэг чулууны зах зээл нь яа гэдэг Антверп, Нью-Йоркийн зах зээл, Азийн зах зээл гих мэтчлэн ингээд зээл хараалт тэгэл. Яг тэр өөрийнхөө чадхаар л тэгэл судлаа. Аха. Корлов брендийн одоо Diamond-ны онцлог нь юу юм бэ? Бусдаас ялгарах. Корлов манай Корлов брэнд өөрийн гэсэн онцлог нь бол өөрсдөө өнгөлөгөө 73 фасадтай раунд бриллиантыг 18 онд компанийнхаа 50 жилийн одоо 78 он гэж 40 жилийн ойд зориулаад 88 фасадтай болгож чадсан. Үндсэндээ өөр тэр нь одоо чулуун үнэтэй болж байна гэсэн үг тийм. Өнгөлгөөг илүү их болгож яа илүү их гялалзуулж өнгөлгөөг илүү их төгс болгохыг хичээж гэнэ гэсэн үг. Бусад маркетинг дээр бусад өрсөлдөгчөөс ялгуурлыг тгий ингээ дараа нь тэхийн тулд тухайн компанид өөрөө маркетингээ хийх хэрэгтэй сая доллар евронууд хэрэгтэй болно. Тэгэл маркетинг сегмент дээр ажиллах хэрэгтэй гих мэтчлээ. Шулууг хэлэхэд бол манай Корлов гэдэг брэнд бол өөрөө Францын сайн брэндүүд нэгдэгтэй. Юу н томчууд байгаа шүү дээ гарчээ. Von Cleef, Arpels, Tiffany яг маркетингийн төвшин нэг сегментийг аваад үзэхэд бол тэднүү шиг их хэмжээний сая евро зардаггүй брэнд гэдэг яг илүү тийм локалтай арай бага продукттай гэж их хэмжээний бас нарийн сэдв. Юу нэг бол шинэ маркетинг яг бизнес яг өмнөд эдлийн бизнес бол яг одоо шинэ брэнд болгоо муу гэж байдаггүй шүү дээ. Өөрсдөө онцлогтой, өөрсдийн чулууга зөв сонгоно, маркет прайс ямар байна тэгэл. Бид хүнд өөрөө яг ингэ итгэсэн хүн дээрээс хүнээсээ л бодолтой наймаага хийх хэрэгтэй л дээ. Үшээ нэг инээдтэй юм асуухад өнгөрсөн жилээс одоо сошиал платформ дээр Mosaint Diamond гэж 100,000 тэгэхээр яг тэрийг харчаад үшээ тэгвэл тэр 4-5 саяар заавал Diamond авах ямар хэрэгтэй юм гэж бодож ирсэн л да. Яг зөв шулууг хэлэхэд цэвэр байгалийн алмаз бол асар үнэтэй. Тэрс ма 1 каратын алмаз DIF одоо ковидээс хойш энэ бол нэлээд өссөн. Одоо бараг нэлээд өндөр үнэтэй байгаа 20 мянган доллар юм байна. Тэгэхэд Mosaint бол үндсэндээ Diamond-ны симулант авахгүй. Mosaint-ыг Natural Diamond хоёрын хооронд ялгахад бол аюулгүй амархан. Би бол асуудаг байна. Mosaint-уудад $500, $1,000. Тэгэхээр тэр хоёрын ялгаа бол зүгээр ингээ хүн ингэ тайлбарлахад ялгааг нь та болоод харчихна. Яг одоо Natural Diamond хоёр байгалийн алмаас хамгийн том яригдж байгаа асуудал бол одоо манайхаар хэлж байгаа нь ургуулсан алмаз гэсэн үг. Одоо Mosaint гэдэг нь үгүй. Natural одоо Grow Diamond, HPHD, CVD алмаз үйлдвэрийн аргаар хийгдэж байгаа. Энэ бол одоо сүүлийн үед бол Америкт бол маш их дэлгэрсэн. Ковидаас хойш одоо байгалийн биш гэсэн үг тийм. Байгалийн биш үйлдвэрийн аргаар хүн яг тэ байгалийн алмазын компонентийг оруулаад хийж байгаа зүйл л гэсэн үг байхгүй. Зарим тохиолдолд бас ялгах хэцүү болоод байна. Тэгэхээр яг энэ дээр юу хийх хэрэгтэй вэ гэвэл лабораторийн сертификат буюу батлагдсан одоо 3 том алмазны лаборатори байгаа шүү дээ. GIA, HRD, IGI эдгээр 3 сертификат Natural Diamond бүх мэдээлэл чинь байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ бодит зах зээлийн үнэлгээ. Шулууг хэлэхэд бол гоё үнэт идэл авъя гэж бодож байгаа. Дэлхийд танигдсан сайн брэндээс л гэж хэлээ. Тиймээс зүгээр нэг хувь хүн X, Y, Z дээр тэг хямдхан үнээр гоё зах зээл үнэ гэж байдаг байхгүй. Тэр зах зээл үнээсээ тэр зүйл хямдхан л хэлж байгаа бол хутлаа шүү дээ. Яаж ч үзсэн. Одоо хувь хүн бол тэр Mosaint гэдэг нь одоо ямар Diamond гэсэн үг юм? Diamond биш л дээ. Тэр болохоор 1880 онд одоо Франц эрдэмтэд Henri Moisson-ы гаргаж авсан үйлдвэрийн аргаар гаргаж авсан ижилхэн төрлийн л одоо зүйлэл ахгүй юу. Одоо нэгсний фэйк продукт гэсэн үг байхгүй. Хиймэл зүйлэл гэсэн үг байхгүй. Одоо нэгсний шулуух хэлэхэд та хиймэл Louis Vuitton, Hermès-ийн цүнх, Dior-ын цүнх барьж яана л гэсэн үг байхгүй. Одоо ориг цүнх барих, хиймэл цүнх барих хоёр ялгаатай биз дээ. Идэлгээ хэрэглээ, харагдах байдал гэх. Diamond-ыг энэ дэлхийн хамгийн үнэтэй чулуу гэж ойлгож болох уу? Яг хүн болгоод гэж ярьдаг. Гэхдээ сүүлийн үед аюул сонин байлдаан кризис гарснаар бас Мерс дээш доош орж байгаа. Яг одоогийн байдлаар энэ үнэтэй хിവэр бол байгаа. Гэхдээ өнгөч чулуу аваад үзье. Тэрс ма Ruby, Sapphire, Emerald аваад үзье энэ гурыг. Тэгэхэд одоо geographic location дээр газар зүүн байршлаас аваад тэрс ма Бадмаар буюу Ruby-г би биерми тагтааз бас халаагаагүй Vision Blood Ruby
алмаснаас үнэтэй. Emerald, Muzo, Old Mine гайхамшигтай ногоо алмаснаас үнэтэй. Одоош Кашмирийн сафир, Cornflower, Royal Blue алмаснаас хоёр тавтай. Тэдгээр чулуунууд асар ховор болтох нь. Тэрс халаагаагүй байх юм бол бүр ховор. Халаагаагүй гэдэг нь ямар ч. Эцэндээ байгалийн чулууг яг өөр нь өнгөлөөд гайхамшигтай өнгө. Өнгийг одоо байгалийн чулууг гаргаж аваад тэр чулууг гой өнгө болгохын тулд тодорхой хэмжээний халаах процессыг хийгдэг байгаа. Буюу хийтинг процессыг олон янзаар хийгдэнэ. А, Б, С гэсэн. Lead glass хийтинг, үлээх арга, шилээр үлээх арга, шилээр үлээхгүй арга, вакуумаар ч хийх гэх. Яг эднээс ч бол үндсэндээ буюу гемологист хүн өөрөө ялгах чадвартай. Дуран аппарат, рефрактометрүүд байхад, гэрэл шийдэн байхад асдагтай асар олон жилийн туршлага хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг 2 жилийн туршлагатай зүгээр нэг ерөнхий ойлголттой хүн бол чулуу болоход зүгээр л ойрд бол. Одоо шинэ чадварлаг гемологистийн өмнө 10 чулуу тавихад ядаж нэг 80-90% хийх чадвартай байд юм л та яалтчих. Өөр чинь бол тэр чадвар байгаа тийм. Хэцүү шүү дээ. Бас яг тийм чадвар угаах тэгэл мэрсэр мэдлэгээрээ тэгэл үдсэнд харан тэгэл алд ханах юм бас хүн биш шүү дээ. Угаах тэгэл 10 чулуу байлгах гэдэг нэг гэнэ 8 шин бол хилчнэ. Нэг хоёр дээр алдах үе бас гарна л та хэцүү л дээ. Шинжлэх ухааны зүйл дээр хүн альва зүйл дээр бардам байна гэдэг бол энэ бол тэнэглэл угаасаа. Угаасаа бардам хүнийг бурхан гэж яцлаа гэдэг шүү. Энэ дараа төлөв энэ угаасаа Монголын зүйлс зүг үйдэг үстэй. Тэгэхгүй тэгээд эрдэмтэй хүн дараа. Тэгэхгүй тэгэл тийм юм тааш. Одоо diamond үнэт чулуунаас гадна цаг гэж нэг үнэтэй зүйл байдаг. Яагаад үнэтэй гэдэг юм бэ? Үнэтэй цаг зүйлснэрийг бид нар одоо бас хүний уур ухаан угаасаа швейцаруудын гаргаж авсан. Гэхдээ цагны түүхийн гэсэн нэг аваад үзэхэд өөрөө Францаас гаралтай бүх одоо швейцард байгаа том брэндүүд шүү дээ. Брюгге, Jaeger LeCoultre гэх мэтчлэн эдгээр түүх бүгд Безосон буюу Францаас гаралтай. Францын дайн хувьсгал гарсан үед эдийн засгийн жаахан донсолцсон үед 1860-70-аад оны үед Францын дайн маань дотоод явдал гэл асар олон зүгт эдгээр улсууд Швейцар руу гаргаад нейтральны зонд тэнд цагны буюу Журагийн хэсгийн одоо тэр локал гэдэг хотод суурьшаа зарим хэсэг нь болохоор Шаухаузен, Маузен гэдэг Германы хэсгээр унсан ба. Тэгээ үндсэндээ Швейцарын Женев бас байгаа. Энэ газар Швейцарыг яалчгүй цагны одоо маш уламжлал гарсан. Гэхдээ Германыг бас мартаж болохгүй. Герман бас нэг мундаг цаг байдаг. Хүмүүсүүд Германыг бас мартаад идэх цаган дээр. Ямар бүрийн? Лангензойне гэж бас байдаг. Лангензойне. За. Тэр бол бас дээд зам байгаа цаг. Германы цаг. Бас том цаг. Гласшүт гэж байдаг. Одоо Swatch өөр групп Палек юу лээ? Patek Philippe. Patek Philippe бидрэгч л одоо хамгийн ялах цаг гэдэг нь. Яг зүгээр маркетинг сайн хийснээр л тэгж байгаа. Энэ бол шулууг хэлэхэд бол цагны зах зээл дээр бол манлайлагч одоо маркетингээрээ зодоо бүгдийг мундаг заргаж байгаа цаг бол Rolex болчиход байгаа. Хоёудаас биш. Яг зүгээр Rolex бол шинэ үе одоо Rolex Cartier-ийн цагнууд шинэ үеийн баячуудын зүүдэг цаг байхгүй. Яг ингээд удам замдсан юм мэддэг тийм улсууд бол яг таны хэлдгээр Patek Philippe, Audemars Piguet, Langenzoen, IWC, Jaeger LeCoultre зүүн. Гэтэ эндгээр зах зээл нь бол ер нь жоохон нөгөө Rolex сайж бага хувьтай. Оройс орчих. Энэ бол бүх цагнууд өөрсдөө бүгд группуд болцсон. Одоо чинь Richmond Group, Swatch Group гэх байх чинь. Цагч одоо баг машинаас үнэтэй өв залган янзлал яг зүгээр цаг үнэтэй болно. Үнэтэй. Ер нь бол яг үнэт металл алт платин хийсэн. Бас манай монголчууд шатдаг алмаз ороод чулуу муулаа орохоор цаг амар үнэтэй гэдэг байхгүй. Үгүй шүү дээ. Цагны гол зүйл юу авах юм бэ? Механизм байхгүй. Буюу автомат механик хөдөлгөөрийн хооронд нь ослуулсан калибрийн цогцолт нь ямар механизм ямар бүтцтэй яаж цогч юм гэдэг тэгэл нөгөө одоо наривчлсан хүндрүүс хөдөлгөөр буюу турбин, концентр перпетуал, минут репитер, хронограф, сплит секунд гэл 10 тэр хөдөлгөөр одоо тэр хүндрүүс хөдөлгөөрүүд ч орж мороол гэл айгүй хөтөн комбинацтай бол тэгэл тэр цаг бол лаг цаг гэж бодно л та. Тэрээр тэрийг одоо чинь
тэгэл одоо Лангизен ч юм уу, Patek Philippe ч юм уу, IWC ч юм уу одоо тэгээд нөгөө жижиг культурны хийж байгаа тэгэхээр үнэ аяг өндөр байгаа. Тэрнээс зүгээр нэг шинэлтэй одоо чинь юм байдаг. Фредерик Констант ч юм уу тийм их цагнаа бас тийм их механизмаар хийдэг. Тэгээд эднээс үнэлгээ өөрөө максимум 20,000 евро. Тэгэхэд Quantième Perpetuel турбион хийж байгаа Patek Philippe нь бараг 200,000 евро. Мэдээж нөгөө хуучин анх эхэлж хийсэн хүн түүх яг л түрүүн дарстай хийж л нөгөө престиж, нэр хүнд юм. Яалтчгүй уламжлалтай энэ юм. Нууц шишүүл танд байдаг хамгийн үнэтэй цаг юу вэ? Одоо бас одоо зүүсэн цагаа танилцуулж болох уу гэсэн. Яг би л цаг өөрөө дуртай л та. Энэ цаг болохоор би өөрөө 2019 онд хөдөлтөж авсан. Их олон жил мөрөөдсөн юм уу? Энэ бол илэн далан бол. Энэ болохоор IWC. Шаухаусны perpetual calendar буюу 120 жилийн нөгөө онуудыг бүгдийг автоматар өөрөө мэднэ. Он сар өдөр, хоног өдөр, дариг мариг, одоо сар нарны хөдөлгөөнийг бүгдийг заах чадвартай. Одоо механикээр өөрөө бүх юм мэднэ. Хизээ календар өөрчлөгдөхөө яах вэ гэхэд бүгд механикээр өөрөө тэгж зүйлээ. Тэгээ яг энэ зөв нэлээ мөнгө баг 10-аад жилээр цуглуулж байгаа цагийг 2019 онд Парисаас авч ирсэн. IWC. Хитэр ахоо гэсэн. Тухайн үед чинь 45,000 евроор авч ирсэн. Одоо тэгсэн цаг 52,000 алтны үнэ өссөн. Тэгэл янз янз болсон болохоор тэр цаг юм л багт. Бүрээ цагт дуртай. Одоо тэгсэн чи дарсны зах зээл рүү оржээ. Дарсны эксперт тий. Яг сонирхлоор тэгэл цаанаасаа угаасаа хүмүүсүүдийн олон хүмүүсүүд гэл санал манал тавиал тэгэл хийгээч мийгээч гээл тэгээд тахам. Уу яагаад хийж болохгүй ш тэгэл. Угаасаа сурсан зүйл тэгэл. Тэгээд шулуух хэлгээд сурсан зүйлээ бас хийх хэрэгтэй л дээ. Тэгээд ямар сандаа тэр нэг бас манай зүүц зүг үедээ усуу тэгж дээ. Хэрэг одоо сурсан мэдлэгээ бусад түгэж чадахгүй бол тэр сурчсан эрдэм сураа яах вэ? Үххээс хойш тэр аваад үхлээ гэдгээд тэр бусдаа түгээгүй бол тэр яах вэ? Тарсаа хэдийнээс оруулж ирв. За танаад борлуулагдж байгаа тарсны онцлог давуу тал нь бас юу юм бэ те? За ер нь бол өнгөрсөн жилээс ирээл тэгэл энэ дарсыг оруулж ирэхэд хэцүү шүү дээ. Лиценз, контейнер, тээвэр, толгооны өвчин бөөн эрсдэл. Татвар гайл те? Яг тэрийг эс тооцоход одоо тээвэр аяг хэцүү болж байна шүү дээ. Одоо нэг шулуугал хэлээ одоо хүн болгоно энд марах Украин, Оросын да бүх юм төмөр замаар явдгаас одоо Тянжинээр бонтоор ирж байгаа сая гэхэд манай Монгол улсад чинь Тянжин дээр баахан контейнерууд гацлаа гэдэг одоо. Тэгэхээр чи манаач бас бүгд тээвэр мэврийн хөгжил. Тээвэр логистик тийм. Жаахан тийм жаахан маруух шүү дээ. Тэгэхээр одоо хууч Оросоор явдаг бас арай гайваа. Тэр нь байхгүй болчих юм бол яа гэх вэ? Яг бол юм яриад бол зовлон яриад бол хүн зовлон яриа л. Гэхдээ юм нэг бас хүн өөдрөг зүү зөх хэвээр харах хэрэгтэй. Яг манай дарсны давуу тал тэр юм зүйл байдаг л дарсууд. Тэрнээс яг бусад давуу талаас гэх юм бол Францын Бордо яг зүгээр бидний одоо барьж байгаа албан ёсоор оруулж ирсэн үү? Тийм юм бүх юм мэдээж албан ёсоор оруулж ирэх үү. Яг зөв бусдаас ялгуурлах, бусдаас нэг тийм давуу тал нь гэх юм бол та өндөр зэрэглэлийн дарсыг боломжийн үнээр гой онууд тэгэл одоо нэг хуучин дэлхийн дарс гэдэг нь үү? Тэгээ хуучин дэлхийн дарс буюу Францын дарс. Манайх бол зөвхөн Францын дарсаар л одоо мэрэгж гэж угаасаа мэрэгжиж байгаа. Мэрэгжиж байгаа. Ер нь дэлгүүр байгаа бүх зүйл дандаа Францын бараа бүтээгдэхүүн болохоор Францтайгаар л холбоотой байгаа юм л та. Франц дарс ер нь номер 1 гэж ойлгочлоо. Яг дэлхийд бол тэгж үнэлэгддэг одоо ч гэсэн үнэлэгдсэн хэвээрээ бас энэ шулуухын хэлээ л да би бол яг Франц дарс оруулж ирж дэгжиж байгаа номер 1 гэж ярьж болно. Гэхдээ бас эвгүйсэл шүү дээ. Хүн дуртай зүйлээ сонгох хэрэгтэй. Яг номер 1 гэж хэлж болно. Гэхдээ Итали, Испани. Тэгээд бас өрсөлдөгчүүд байна шүү дээ. Калифорниа байна. Тэгэл хүний сонголтчууд яг түүхийг аваад үзэх бол үнэн гангадагч түүх уламжлал гэдгээрээ бол нэг өөр ингэс хамгаалаад байдаг. Франц. Тий. Бас өрсөлдөөн байна шүү дээ. Чинь тий. Өөртөө хүний сонголт.
одоо бүх юм нээлттэй. Дэлгэр өрн дарсал уудаг уу? Үгүй заавал дарс марс гэхгүй шүү би ч одоо ус мус цай маа кофе. Яг алкогольны төлөвлөс тодорхой хэмжээгээр бол уун пив байна, виски байна, одоо цагаан их маань тэгээд тодорхой хэмжээ зүү зохистой хэрэглэх хэрэгтэй. Одоо энэ зүгээр бүхэл арих дарсны төрөл бүхэл зүйлүүд гоё хүн яг зөв зохистой зүйлээ зөв сонголтоо хийж чадах хэрэгтэй. Тэхийн тулд хамгийн боловсрол хэрэгтэй. Судалгаа хэрэгтэй, туршлага хэрэгтэй. Тэгэх юм бол одоо тэгэл тий цагаан архин дээр ч гэсэн зөв хүн олоод авч болно, пивэн дээр ч гэсэн зөв зохистойгоо авч болно. Тэгэл их мэдчихлээ тий. Үний хувьд яг манай дарсны үний хувьд гэх юм бол 34,000 сая 300 мянган хооронд байгаа. Ер нь бол нэг тийм хитрхи үнэтэй ч биш, хитрхи хямдч мууч биш тийм. Боломжийн үнээр одоо нэг өсний хүнд таашаал өгөх үед боломжийн сайхан дарсыг л зүгээр хүн таашаагаар гэр бүлтэйгээ дотныхаа хүнтэйгээ, дотныхаа хайртай дуртай хүнтэйгээ тэгээ эсвэл дотныхаа хүмүүнд одоо юу гэдэг те тэр улсууд хоорондоо сайхан зүү зохистой хэрэглэхэд гэлтэй болоо шиж бас нэг амьдралын бас нэг тодорхой хэмжээний бас нэг жижигхэн ч гэсэн бас нэг кайф ад жаргалтай те. Чөлөөцөг харамгүй үрдэг хобби гэвэл яг одоо өнөөдрийн байдлаар юу вэ? За энэ чөлөө дуртай зүйлдэг бол би ч одоо шулгаа. Одоо бол хуучин боди билдинг айгу дуртай байсан. Аха. Одоо гитараар тогломоор. Тэгэхээр энэ л одоо классик гитарыг гоё тоглоё, рок гитарыг гоё тоглоё. Тэгээ гитартаа л илүү хамаагаад. Ган бас уншаад байгаа юм шүү. Яг зүгээр гитар тоглонгоо гоё дуулахад босох хэрэгтэй л дээ. Мэдээж хүн хөдөлмөрлөх хэрэгтэй, цаг заавах хэрэгтэй. Юм тэгэл ийм л зүйлд одоо цаг заавал зарж болсон орлогоо одоо гитаранд заргаал. Аха. Гитарч өөр хүнтэй. Аха. Тэгээ сайн гитар. Одоо тэр саяын тоглосон гитар хэд байх вэ? Энэ өнгөрсөн жил би худалдаж авч ирсэн Испаниас. Тухайн нэг лабораторид ажиллаж ирсэн өнгөрсөн жил спа хэлмээр сурна гэдэг. Шинэ илийн нэг хагас дотоо нэг сураалт тэгэл. Тэгээ илүү нөгөө гитардаа нөгөө чулуундаа анхаарч ирсэн. Гэтэ илүү гитард анхаарч спа гитар. Классик гитар дуртай. Түүний үед сургалтын гитар 200 долларын гитар. Гэхдээ яг илэн даалгав бол үнэтэй гитар тоглосноор лаг гитар байна гэж байдгүй шүү дээ. Тоглож байгаа хүндээ байдаг байхгүй. Үнэтэй хамтхан гитараар ч гэсэн чадварлаг хөгжимчин чадварлаг хүн тоглох чадвартай байдаг шүү дээ. Ирээдүйд одоо мөнгө цуглуулж байгаа нэг Испани Хосе Рамирес ч юм уу Ларона яг тэр яг уламжлалтын нэг гитарыг авъя гэсэн бодлоо. Энэ классик гитар бол тэгэхээр хамгийн үнэтэй гитар. Бас тэгэхээр тул таа амар супер. Хэд орчим бах вэ? За энэ яг Испани уламжлалт одоо артизан лютьегийн хийсэн одоо яг манай морин хуур хийдэг гараар хийсэн таны гар цохруулж яг тань цохруулж хийсэн. Тэр бол гараа нь 20,000 евроноос дээш 400,000 евро хүртэл. Хоо. Классик гитар. Улсуу цахилгаан гитарыг Gibson, Fender үнэтэй гэж ярьдаг. Үнэтэй. Яг хамгийн үнэтэй одооны зах зээлд байгаа Les Paul, Murphy Lab тэ гитар бол нэг $8,000 авах байхгүй. Gibson ч юм уу. Тэгээ яг цахилгаан гитар тийм л хөлтэй. Тэгэхээр бас усгч нь хэрэгтэй агчшаатай тэгэл. Сүүрхэн зардалтай хөгжимтэй гитарч байсан. За тэгэхээр Darс, Dior, Dur, Korloff, Christofel luxury брэндүүд, тансаг зэрэглэлийн брэндүүд одоо танаа гэр бүлийн бизнесийг бүрдүүлж гин. За таны ерөн сонирхол, хобби бас дандаа ийм зүйлтэй холбогдож байна. Яг энэ тансаг хэрэглээ танд юу мэдрүүлдэг вэ? Энэ тансаг хэрэглээч одоо тэгэл шулууг хэлэхэд бол хүн өөрөө дуртай байх хэрэгтэй. Ер нь зүгээр тансаг зүйл дуртай, дургу хүн гэж байхгүй. Та ямар ч хүн гингвач бай. Мөн чанартай тийм. Тэр чинь гоё ш. Санхүүгийн асуудал. Тэр хамт яг л санхуулах. Тэр чинь нэгснээ бал буурна ш. Одоо чи эрэгтэй хүн шулуухан асуулт. Сайхан хүүхэн дургу эрэгтэй хүн биш байхгүй гэсэн. Уу яг л тийм хэлж ш. Тэр чинь тэгэл яаж ч утсан чинь тэгэл сайхан зүйлүүд
тэгэл хүн нэг амьдралдаа бүрдүүлэх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэл янз бүрээр бас хөдөлмөрлөж чинь. Тэгэл энэ ч одоо дургу хүн гэж альж усад бол байхгүй. Хамаагүй моогт хүн цөөх юм да. Брэндэд хэр их хүн зарцуулдаг вэ? Брэндэд одоо шулуух хэлнэх хүнтэй хуулц муулцны тим юм би ч нэг яг оюутан багтаа нэг зарцуулсан. Сүүлийн үед ч нэг хүнтэй хуулц муулцных зарцуулах юм багассан. Хүн ингээд амьдралдаа ингээд тодорхой хэмжээний яг тийм өөрийн зорилгоо тодорхойлоод юм тэгэхэд бол хүнд нэг тийм гоё харагдсан марагч хүн бодох. Хүн өөрийнхөө байгаад тэгэл өөрийнхөө байсан дээр. Гэхдээ яг тодорхой хэмжээний нэг хуулц өмөр яг байвал байж болох л гэхдээ. Гэхдээ нэг л гүмдэл одоо юу гэх тастай за энэ жил Берлютитэй 2000 евроны үдээстэй хутлах гарчиж. За дараа жил нь 3000 евроны юм авлаа. Яг тэр брэндийг авч болно л да. Гэхдээ нэг 3 жилдээ нэг аваад тэгэл боллоо шүү дээ. Тэгэл хүн чинь бас нэг тийм хүний шунал гэж байгаа шүү дээ. Шунал ихтэй шулан болно. Тэгээд тэр тодорхой хэмжээнд бас дарах хэрэгтэй. Тэр хүн даруулахтаа байх хэрэгтэй. Юу юм бол. Гэхдээ хүн тэгэл орлого сайн болвол мөнгө зарна. Орлого дундаж байна. Орлого муу бол минималист л бод тангал яг юм шүү дээ. Яаж ч юм. Бүх мөнгөтэй холбоотой хүн. Гэхдээ энэ зүгээр хүн өөрөө байх хэрэгтэй. Нэг бусдад таалах тийм яг гэж юм бодоод. Би зүгээр хувьдаа тэгж бодсон юм бол. Тэгээд зөв хүний үзэл бодол бол янз янз. Тий. Гүн ухаан философи сонирхдаг уу? Би ч тэг гүн ухаан философич нэг хаахтай сонирхохгүй тий. Тэгээд тийч бас өөр ертөнц бас өөр мэдлэг гэдэг л бүх юм сонирхол бүх юм л яваад бол хүний амьдрал чинь байгуулах цаг хугацаач байхгүй гэдэг. Ойлгоход хэцүү. Нэг хэсэг уулзаагүй байж байгаа л уулзахлаар та чинь нэг лакшери сонирхолтой болсон байж байгаа юм шүү дээ. Нэг лакшери сонирхолтой болсон байж байгаа юм шүү дээ. Гэхдээ мэдээж хүний сонирхол юм чинь тэгээд энийг өшөө үржүүлнэ, өшөө энэ дээр хүн төгсрий гэж бодно, өшөө энийг одоо багаар тэг амруулын тэгэл мэдээж хөгжүүлэх хэрэгтэй юм чи яаж вэ? Тэргээр бодвол. Тэгэхээр тантай одоо дуур сонгодог урлагийн талаар ярихгүй өнгөрчөөс болохгүй. Магадгүй яг ингээ яриа сууж байхад таны сонирхол, хобби ердөөс бол урлаг тэр дундаа сонгодог урлаг руу хөтлөөд байна л да. Урлагийн хүн болох байсан юм шүү. Хэрвээ яг өөрийнхөө хэрвээ цаг хугацааг тий ер нь хэрвээ цаг хугацааг ухрааж болтгсон бол тэгэхээр 20 жил, 25 жилийн буцаа 5 настай, 4 настай, 6 настай болно. Тэг юу тэг би урлагийн болмоор шууд хөгжим бүжигт ороо шууд төгөлдрөөр ангид хөдөлтаач болмоор. Одоо бол боломжгүй зүйл шүү дээ. Яаж ч. Тэгэл яг цаг хугацаад ухрааж болтгсон бол тэгмээр урлагийн болмоор цаг хугацаа ухрааж боломжгүй зүйл шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгэл сонирхолтой дуртай зүйлтэй тэгэл яг тэгэл явуулчихлаа. Хамгийн олон удаа үтсэн дуур гэвэл байх уу? Хамгийн олон удаа үтсэн дуур бол одоо тэгэл яг тэр ингэж онцлоход хэцүү. Хамгийн олон удаа үзээ тэгээд тийг таашаал юм одоо тэгэл. Гэхдээ яалтчгүй юм Верди, Пучини юм дуур үлдчих Госки. Хамгийн орос дуураас одоо хамгийн их одоо орос дуур үтсэн бол одоо Евгений Онегин, Пикоя Дама багчтай. За тэр Италийн Верди болоо Ригольетто, Турбадор, Травиата нөгөө алтартай хитэн дуур Пучини, Боген, Тоска, Мадам Баттерфляй гэх тэгэл. Та гам уншаад байгаа шүү дээ. Нэг л өдөр дуурийн дүрхтэх юм шүү дээ. Тэгэхээр ямар хоолоод орох уу таны болов? Яг баритон юм биш тэгэл. Яг баритон гэдэг чинь нөгөө баригл эсрэг дүрүүд илүү. Тэ одоо нөө эцэг мэцэг тэгэл аригчин нэг эсрэгтэй хорон санаа манаатай нэг тийм ярахчин юм баритон болцоо тийм л дүрэн л байдаг л та. Тэгээ мэдхгүй тэгэл одоо үдчилээ харжлээ би мэдхгүй шүү дээ. Тэгтээ бас хүн өсч мөрөөдөд явахад бол тийм. Сонсож болох уу? Би одоо бодож боломжгүй л дээ. Яач та би үзэх. Хэдэн цаг болсон бэ? За дуусгая да. Оо за болцсон бит. Өөр чи юу л гэлээ?
болцсон тий. Тэгээ та өөрөө мэдхгүй болцсон бол. Одоо тэгээ дуур дуулчихгүй болоод Хүй яаш юм. Манттай. Солиорч юм. Жоо хоёрын чанартай юм асуу ихлэр чинь тэгээд ингэж шүү дээ. За. Таны амьдралын хамгийн үнэтэй зүйл юу вэ? Үнэт зүйл юу вэ? Гэхдээ хүний амьдралын одоо үнэт зүйл чи одоо тэгэл ээж аав тэгэл гэр бүл найз нөхөд эдгээр зүйл байдаг шүү дээ. Хүн болгоны л ярьдаг зүйл шүү дээ. Тий. Хизээ гэр бүлтэй болох гэж байна гэж. Гэхдээ мэдхгүй одоо цаг нь ирэхэд болох вэ л гэдэг. Одоо тэгээд мэдхгүй тэгэхээр хэлж мэдэхгүй. За дуусгая дөө. За. Тэгэхээр өөрийн сүрөө нэвтрүүлэгт урагдаж одоо сонирхолтой өрөөлсөн баярлалаа. За та бүхэн маш их баярлалаа. Одоо урьж авчирч урьсан явдалд баярлалаа. Тэгээд одоо ирж буй 2025 онд бүх танаа үзэгч хүн болгондоо эрүүлийн ханчаараа сайн сайхны хүсье. Тэгээд шинэ оны минь төргий. Баярлалаа. Даапалаад байгаа. Мэри гишмаш нөгөө жингали булбе голи гишмаш гэдэг. Юу гэсэн үг бэ? Миньонууд гэж ярьдаг байхгүй юу? Маш хүнсэн шүү. Яг л бүгдэнд нь хадж байгаа сайн сайхны хүсье. Тэгээд тий одоо тэгэл эрүүлийн хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Тэгэл эрүүл байсан цагт тэгэл манай монголчууд хэлдэг бүх зүйл болно болдог зүйл болно. Манай нэг найз тэгж хэлдэг.